Монгол орны хувьд мал аж ахуйн салбар нь эдийн засгийн болоод хүнсний гол их үүсвэрийн нэг мөн. Энэ салбар нь нийт экспортын орлогын 10 орчим хувь, нийт хөд аж ахуйн бүтээгдэхүүний 80% эзэлдэг төдийгүй ажиллах хүчний 35 орчим хувь нь энэ салбарт ажилладаг юм байна. Малчид мал аж ахуйгаа уламжлалт нүүдлийн маллагааны зарчмаар эрхэлдэг онцлогтой. Монгол улс өргөн удам газар нутгаар хөрш орнуудтайгаа хилдэг бөгөөд энэ нь хил дамжин халдварладаг мал амьтны халдвар төвчний халдвар гарах өндөр эрсдлийг бий болгож байна. Хил дамжин халдварладаг халдвар төвчний нэг жишээ нь хонь ямааны цэцэг өвчин юм. Энэ нь эдийн засагт их хэмжээний хор хохирол учруулдаг, гэрийн тэжээвэр амьтдыг өвчлүүлдэг цэцгийн төрлийн өвчин билээ. Мэдрэмтгий мал амьтдыг 70-аас 90% өвчлүүлдэг, вирусын хоруу чанараас шалтгаалж 5-аас 10% хүртэлх үхэлд хүргэдэг юм. Бусад вирусын халдвартай, тухайлбал бог малын мялзан төстэй өвчний халдвартай давхцсан үед нас хүйтсэн малын үхэл 90% хүрдэг байна. Монгол орнд анх 1930 онд хонь ямааны цэцэг өвчин бүртгэгдсэн байдаг. Тэгээд түүнээс хойш 1967, 1977 онд бүртгэгдсэн байж байгаад 2007 оноос та малын гоц халдварт хоньны цэцэг өвчин бүртгэгдсэн. Хоньны цэцэг өвчин өөрөө одоо бас малын гоц халдварт өвчин олон улсын гоц халдварт өвчин зэрэгэлд ордог өвчин учраас бид хоньны цэцэг өвчнөд тэмцэх стратеги боловсруулад тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлээд ингэ явж байна. Өнөөгийн байдлаар бол Монгол улсад 2015 оны 1 сарын 15-нд гарсан онцлогдсноос хойш 7 аймгийн 50 гаруй сумд онцлогдсон байгаа. Хонь ямааны цэцэг өвчин нь дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээлэх өвчний жагсаалтад орсон юм. Уг өвчний үүсгэгч нь поксивирусын язгуурын Capripox төрлийн үүсгэгчээр үүсгэгдэг ДНХ-г агуулсан байдаг юм. Хонь ямааны цэцэг өвчнөөр гэрийн тэжээвэр болон зэрлэг хонь ямаа өвчилдэг. Бага насны ядарч доройтсон мал болон бусад өвчний халдвар авсан мал илүү мэдрэмтгий байна. Тархавар зүй. Энэ өвчин нь дэлхийд нэлээд тархсан бөгөөд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Африк твийн Эквадороос хойш хэсэгт ойрогт орнод Турк, Иран, Ирак, Афганистан, Пакистан, Энэтхэг, Непал, Хятадын зарим хэсэгт мөн Бангладеш, Казахстан, Оросын холбооны улс зэрэг улсуудад бүртгэгдсэн байна. За Монгол улс бол газар зүйн байрлалын бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улсад хил залгаа байрладаг. Далаад гарцгүй юм орн байж байгаа. Манай хил залгаа орнууд ялангуяа бүгд найрамдах Хятад ард улсад бол хил дамжин халдварлах халдвар төвчин бол нэлээд гардаг. Тухайлбал малын гоц халдвар төвчин, шүлхий, хонь ямааны цэцэг, бог малын мялзан төс төвчин гэх мэт өвчнүүд бол нэлээд мэдээлэгддэг. Мөн Оросын холбооны улсад хил дамжин халдварлах өвчнүүд бол дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж идэг. Энэ ч утгаараа Монгол улс бол газар зүйн байрлалын хил дамжин халдварлах өвчин орж ирэх, дахин гарах ийм эрсдэл бол өндөр байдаг. Үүний нэг жишээ бол хонь ямааны цэцэг буюу малын гоц халдварт энэ өвчин 2015 оны 1 сараас эхлээд Монгол улсад голомтлон гарч байна. За дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага буюу бидний хил заншаар OIE-гийн мэдээлснээр 2015 онд тухайн өвчний халдвар бол бүгд найрамдах Хятад улсын Тайван нэлээд бүртгэгдсэн байна. 2010 оноос хойш бараг 300 шахуу тохиолдлын Тайванд бүртгэгдсэн байна. За Грект гарсан байна. Грект 162 голомт бүртгэгдсэн. Израильд 3 голомт, Казахстанд 5 голомт бүртгэгдсэн байна. 2016 онд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаа манай хойдлын хөрш Оросын холбооны улсад уг өвчний 14 голомт гарч энэ өвчнөд тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа тухай мэдээлсэн байна. Үүсгэгчийн физик химийн тэсвэрт чанарын тухайд. Цэцгийн үүсгэгч нь бусад вирусыг бодвол гадаад орчин, малын бие махбод түүхэн эдэд удаан хугацаагаар идэвхтэй хадгалагдана. Тухайлбал температур 56 градуст 2 цаг, зарим тохиолдолд 65 градуст 30 минут өндөр шүлтлэг болон хүчлэг орчинд амархан идэвхэн алддаг юм. Өөрөөр хэлбэл 2% давсны болон хүхрийн хүчилд 15 минут тэсвэрлэнэ гэсэн үг. Ариутгал халдвар гүйжүүлэлтийн бодист фенолын 2% 15 минут идэвхэн алдана, натрийн сульфат болон верконы 2%, йодын 1, хлорформ, формалины 1, эфирийн 20%, натрийн гидрохлоридд мэдрэмтгий.
Гадаад орчинд амьдрах чадварын тухайд нь хэлбэл нарны шууд тусгалд мэдрэмтгий, малын биедэх хуурай 5 хогжруу, үс ноосонд 3 сар хүртэл, бохирлогдсон гадаад орчинд сэрүүн агаарт 6 сар хүртэл хугацаанд амьд байх чадвартай юм байна. Халдвар дамжих замуудын хувьд хонь ямааны цэцгийн халдвар ихэвчлэн ойр хавьтал болсон үед амьсгалын замаар дамжина. Мал халдвар авснаас хойш 1-7 хоногийн дараа буюу дархлааны эсрэг бие үүсснээс хойш халдвар тарах эрсдэл нь харьцангуй багасдаг юм. Зарим тохиолдолд салс түбэрхүүл гэмтсэн арьсаар дамжих боломжтой, харин архаг байдлаар халдварлсан мал тээгч болох нь нотлогдоогүй. Шууд ус байдлаар буюу өвчин мал амьтныг гардан эмчлэх, тэжээх явцад хувцас, малын тоног хэрэгсэл, ноос ноолуур, арьс, вирусаар бохирдсон хашаа хороо, тэжээл, хэвтэр бууцаар халдвар тархна. Маш бага тохиолдолд шууд ус замаар зарим төрлийн шавжаар тархаж болно. Өвчний илрэх шинж тэмдэг нь өвчний нууц үе, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хуурай газрын амьтны эрүүл мэндийн кодын 14.9-1-д тодорхойлсноор хонь ямааны цэцэг өвчний нууц үе 21 хүртэлх хоног үргэлжилдэг байна. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг нь тухайн малын онцлог, вирусын хоруу чанараас шалтгаалаад хөнгөн хэлбэрээр болон хүнд хэлбэрээр илэрч болно. Илрэх шинж тэмдэг. Цэцгээр өвчилж байгаа хонь ямааны биеийн халуун 40 градус хүрч 1-5 өдрийн турш үргэлжилнэ. Цэцгийн булд руу нэхлээд баг зэрэг хавгансан ягаан өнгөтэй, дугуй хэлбэртэй тууралт байх ба 2-5 хоноод улаан хүрээтэй, хатуу гөвд рүү биеийн нэмгэн арьстай үсгүй хэсэгт буюу фигментгүй газруудад тод харагддаг юм. Өвчин хүндэрсэн үед тууралт гөвдрүүнүүд хоорондоо нийлж, арьсны ихээхэн талбай гэмтэхийн дээр идэ дөрвсөл хавсардаг. Гөвдрөө орчмын арьс үхчиж яршаад эдгэхтэн сори үлдээн. Үүнийг монголчууд хар цэцэг гэж нэрлэдэг бөгөөд ихэвчлэн хург ишгэнд тохиолддог байна. Хоёр дахь халдвараар хүндэрснээс үхлийн хувь нь өндөр байна. Хээлтэй хонь цэцгээр өвчлсөн үед халдвар нь эксээр дамжиж хээл хаях, үгсэн төл гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Хонь ямааны цэцэг өвчнийг эмнэл зүйн шинж тэмдгээр болон лабораторийн аргаар оншилдог. За илэрх шинж тэмдгийн хувьд бол маш тодорхой байдаг. Вирусын онцлогоос хамаарч тухайн малын нэмгэн арьстай хэсэг, сууг цайв, сүүлний хэсэгт бол гөвд рүү гардаг. Цэцгийн товроо гэж манайх ярьдаг. За мөн онцлог шинж тэмдэг нүдний салс зүрхүүл дээр нэлээд том шархлаа үүсдэг байгаа. За бус өвчнөөс ялгарх нэг шинж тэмдэг нь бол тухайн гөвд рүү гарсны дараа 4-7 хоногийн дараа бол энэ гөвд рүү харилж улмаар хар тав үүсч хатаж ундаг байна. Хүн өвчлөхгүй. За хүн бол малчид малын эмчнэр за тэгээд мал бүхий иргэд за тэдгээрийн хувцас хэрэглэл за машин техник тоног төхөөрөмж хашаа сарвчаар ингээд бусдаа малд бол дамжих юм эрсдэлтэй. За лабораторийн онцлогоонд хамгийн анхан шатнаас дээж авж байгаагаас дээжнээс бол шинжилгээний үр дүн маш их шалтгаалдаг байгаа. Тийм учраас аймагт нөө эсвэл сумын төвшөнд хамгийн ихний мэдээлэл сумын эмчд очиж байгаа. За сумын эмчээс газар дээр нь очиж үзлэг хийгээд дээж авахдаа тэр авч байгаа дээжийн чанараас манай шинжилгээний үр дүн маш их хамаардаг учраас тэр шинжилгээ дээж авч байгаа эмч маань лабораторийн шинжилгээний шаардлага хангахуйс дээжийг биднэрт авч илгээх нь маш их чухал байдаг. За манай энэ улсын малын хэмжээ 20 төв лабораторид бол Монголд ганцхан байдаг. BS-3 дугаар зэрэглэлийн лаборатори байдаг. Энэ нь бол биоаюулгүй төвчний 3 дугаар зэрэглэлийн лаборатори маа. Энэ лабораторид бол цэцэг болон шүлхийн гоц халдвар төвчнүүдийн бүх төрлийн онцлогоо бол хийгддэг. Аливаа ер нь хил дамжаа халдварладаг гоц халдвар төвчний үед, мал амьтны гоц халдвар төвчний үед манай гарсан тохиолдолд дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлгаа лабораторид явуулж баталгаажуулдаг. Тухайлах юм бол энэ цэцэг өвчний тохиолдлын үед дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлгаа лаборатори болох Английн Proprietary лабораторид дээж илгээж баталгаажуулсан бидний шинжилгээний үр дүн маань олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөц олон улсын түвшинд онцлогоо шинжилгээ маань хийгдэж байна гэдгийг баталгаажуулж өгч байгаа. Өнөөгийн нөхцөл байдал 2015 онд Сүхбаатар аймгийн баруун урт суманд 2015 оны 1-р сард онцлогдсноос хойш
Сүхбаатар, Дорнод, Хинти, Дорноговь зэрэг 4 аймгийн 16 суманд 38 голомтоор 1431 мал өвчлсөнийг зааврын дагуу устгах, эрсдэл бүхий бүс нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулалтад хамруулах ажлыг тус зохион байгуулсан байна. Өвчний эрсдэл өндөр байгааг харгалзан биокомбинатад вакцин захиалж худалдан аваад голомттой нутгийн малыг дархлаажуулалтад хамааруулсан юм. 2016 оны байдлаар Хонь Ямааны цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнгөхаан, Асгад, Төвшин Ширээ, Баян Дэлгэр, Төмөн Цогт, Халзан, Баруун Урт, Уулбаян, Эрдэнэцагаан, Дариган зэрэг 11 сум, Хинти аймгийн Цэнхэр Мандал, Дэлгэр хаан, Баян Овоо, Дархан, Батноров, Баян Хутаг, Баян Мөнх болон Баян Адрага зэрэг 9 суманд, Дорнод аймгийн Баян Түмэн, Матад, Сэргэлэн, Хэрлэн, Халхгол, Хөлбөмбөр, Гурван Загал зэрэг 7 сум, Төв аймгийн Баян Дэлгэр, Мөнгөнмөрт, Эрдэнэ, Баян Чандман, Сэргэлэн, Баян Цагаан, Баян Алтанбулаг, Баян Жаргалан, Архус зэрэг 10 сум. Дорногов аймгийн Замын үүд, Сайн Шанд, Далан Жаргалан, Эрдэнэ, Сайхан Дулаан, Дэлгэр их, Улаанбаатарх, Айраг зэрэг 8 сум. Дундгов аймгийн Цагаан Дэлгэр, Баян Жаргалан, Говигтал, Сайн Цагаан зэрэг 4 сум. Улаанбаатар хотын Баян Зүрх дүүрэг нийлсэн нийт 7 аймаг нийслэлийн 50 гаруй сум дүүрэгт хоньны цэцэг өвчин тархсан болох нь улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдоод байна. Уг өвчний халдварыг хяналтанд авч устгахад засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэд мал аж ахуйн салбараас ашиг хүртэгч хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн оролцоо нэн чухал билээ. За хоньны цэцэг өвчний энэ удаагийн тохиолдол маань одоо 2015 оны 1-р сарын 10-нд Сүхбаатар аймгийн Баруун Урт сумаас анхны дээж манай лаборатори төрөгдөж ирсэн байгаа. За дээж лаборатори төрөгдөж ирээд лаборатори онцлогоор хоньны цэцэг өвчин мөн болох нь онцлогдоод за түүнээс хойш одоо нийтдээ 6 аймгийн Улаанбаатар хотын нэг дүүрэг хамруулсан нийт 200 гаруй тохиолдлын дээжүүд манайд одоогоор шинжлэгдээд байгаа. Тэр анх Баян Дэлгээс гарсан шалтгааныг бидээс тодруулахад болохоор Сүхбаатар аймгийн Халзан сумаас Баян Дэлгэр сум бол тэр айлуулах газар Хотсон ураг аман дээрээс нь үржлийн мал худалдаж авсан байдаг, хонь худалдаж авсан байдаг. Тэгээ энээсээ үсээ тэр нэг шинэ ус уудаг газар 10 гаруй айл нутгалж аваад намар нүүсэн байгаа. Ингээд намар нүүсний дараа бид нар бол 12-оос хойш бол хоньд нь бас тэнүүд нь өвдөх тийм ээ сүүл цагаар нь одоо бэржсэн тууралт гарах энэ асуудал гарсан. Тэгээ тэрийг бол хойд мочдуулах анзаараагүй байж байгаад сүүлдөө жоохон болох байгаад ихэн зэрэг сумар нутагтаа бол мэдгэцсэн юм асуудал байна. Сүүлд нь бас одоо сумдууд гарч байна. Тэр утга манай аймгийн хаагаар Баян Чандман сум гэдэг. Манай аймаг одоо Улаанбаатараас хойш баруун хойшоо сум тэр тэгээд энэ Баян Цогт сумдууд гарч байгаа Алтанбулаг. Энэ бол дандаа нүүдлэр гарч байгаа. Манай аймагч бас хэдэн жил нэлээд цаг агаа нэлээд хүндрэлтэй байсан. Тэгээд ихэнх сумдуудаас бол нэлээд тааны малчид бол Хинти аймгийн одоо Хэрлэн Баян улааны хотод жилийн газар бол бусад гадууд очиж өвөлдсөн байгаа. Мөн хавардсан. Тэгээд тэрнээсээ болоод тэнд бол мал халдвар аваад тэгээд эргээд наашаа нүгэд одоо ингээд ялангуяа бол хавар 4 сараас хойш гарсан одоо Алтанбулаг тэгээд Сэргэлэн 100 мод гэдэг сумдад гарсан халдвар өвчний голомт бол дандаа нүүдлэр тамжиж орж байна. Дандаа нүгээд Хинти аймгийн баруун зүгээс зүүн зүгээс нүүж ирсэн энэ одоо айл өрхөдөөс гарч байгаа. Ер нь бол хамгийн анх одоо 2006-аас 7 он шилжих 12 сард бол одоо Хинти аймгийн Галшир суманд бол одоо өгөвчин бол анх онцлогдож байсан. За үүнээс хойш 2015 оны 1 сараас эхлээд Баян сумаас одоо эхлээд нийтдээ бол 8 суманд бол одоо уг өвчин бол голомтлон гарсаа. За ерөнхийдөө энэ дээр одоо яагаад гарахуулах шалтгаан гэхээр энэ хүн малын шижил хөдөлгөөнтэй одоо маш их холбоотойгоор энэ өвчин бол одоо гарч иж байна. Тухайлах юм бол одоо тэр 2007 онд Галширт гардаг цэцэг өвчний хувьд бол Сүхбаатар аймгийн Асгад сумаас аминд малын одоо туурын яг замаар бол одоо ингэж халдварлан тархаж гарсан байгаа. За Баян сумын хувьд бол одоо Баян сумд морин уралдаалга зохион байгуулсан сууж энэ өвчин бол одоо гарч. За бид нар бол одоо тэгээ урьдчилан сэргийлэх, за цомгтон дарах ажлыг бол
зохион байгуулж ингэж бол одоо ажилласан. 2015 оны 1 сард өвчин гарснаар бол бид нар аймгийн онцгой комиссоос аймгийн тагнуулын байгууллагыг болон одоо тэр онцгой комиссийн шийдвэрээр бол ажилласан. Тэгээд энэ шийдвэрээр ажиллахад бол ер нь бол анхны цэцгийн голомт бол одоо манай аймгийн баруун урт суманд гарсан ч гэсэн үсэр хийлээд одоо дараа нь баруун хонгон Баян дэлгэр сумдад бол маш олон хэмжээгээр мал өвчсөн байгаа. За энэний гол их үүсвэр нь Дорногов аймгийн одоо дэлгэрэх өргөн сумдад бол энэ өвчин бол өмнө нь гарч ирсэн юм байна. Тэрнээс бол малчид нөгөө малдаа малынхаа эмчид хандахгүйгээр одоо тухайн үед шөөг яр гэдэг өвчнөд хандуураад антибиотик эмчилгээг хийгээд ингээд яваад байсан нь нөгөө одоо хөдөлгөөнөөр бол энэ өвчин бол тархаад тэгээ Сүхбаатар аймгийн одоо малд талдвар тархсан хойно нь бол энэ мэдээлэл мэргэжлийн байгууллагад ирсэн байгаа. За тэгээд нэгдүгээр шалтгаан нь хоёрдугаарт нь малчид болохоор гоц алдварт өвчнийг одоо шүлхийтэй адилтгаад за шүлхийгээс бол гайгүй. Энэ одоо цэцэг бол гайгүй гэдэг хандлагаараа жаахан тийм ач холбогдол бага өгсөн. Яагаад гэвэл одоо мал нь их хэмжээгээр хорогдохгүй, мал их хэмжээгээр одоо сүлдэж ороодохгүй нууц үед нь байжгаад одоо 2-3 хоногт хөнгөн шинж тэмдгээр өвчлөөд өнгөрдөг учраас ийм байдлаас болоод өвчин тархсан. Монгол орны 6 аймгийн 50 гаруй суманд голомтлон гараад байгаа гоц халдварт хонь ямааны цэцэг өвчнийг цаашид тархаахгүй байхын тулд чухам юу хийх ёстой вэ? Өвчний сэжиг илэрсэн болон халдвар гарсан тохиолдолд малчид, мал бүхий иргэдийн үүрэг оролцоо, мэдээлэх зарчим, малын эмч, мал эмнэлгийн байгууллага, төрийн захиргааны байгууллагын үүрэг оролцоо чухам ямар байх ёстой вэ? Хонь ямааны цэцэг өвчнөд тэмцэх ажил малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, мөн гамшигаас хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг. Хонь батлагдсны дараа одоо бид бол одоо улсаас вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Энэ хүрээнд мөн одоо устгасан малыг ариутгах шалгуурлуулах, хашаа хороог ариутгах шалгуурлуулах, гэх мэтчлэн шатараас арах хэмжээ авч хэрэгжүүлдэг. Тийм учраас манай малчид мал бүхий иргэд өвчний шинж тэмдэг илрэнгуут одоо малынхаа эмчт мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай. Мэргэжлийн байгууллагын одоо дүгнэлтийг үндэслээд төр захиргааны байгууллага авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь хуулиар заагдаад өгсөн байна. Гоц халдварт хонь ямааны цэцэг өвчний халдвар гарсан үед төрийн захиргааны байгууллагууд ямар ажил зохион байгуулах вэ? Улсын онцгой комисс бол гамшиг үүснэ салбартай хамтран ажилладаг. За тухайн гамшиг үүснэ салбар маань мэргэжлийн дүгнэлтийг гаргаад бидэнд танилцуулна. За тэгээд одоо авах ёстой одоо боломж дарга хэмжээнийхэн талаар хүсэлтээ гаргана. Үнийг нь одоо маш яаралтай үзээд асуудалж үзээд энэ онцгой комисс шийдвэр гаргадаг. Онцгой комисс бол маш урдан шийдвэрийг одоо тухайн бүр шаардлагатай бол өндөржүүлсэн бэлэн байдалч одоо зарж болно. Харин улсын мэргэжлийн хяналтын байгууллага улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг. Мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий хууль ажиллагаа нь бол хууль тогтоомж дүрм журмын хэрэгжлийг хангадаг ийм байгууллага. За цэцэг өвчин гарсан үед мэргэжлийн хяналтын байгууллагаас цэцэг өвчнөд тэмцэх заавар тусгасны дагуу үндсэн гол ерөнхийдөө бол 20 цэрэг арга хэмжээ хэрэгжүүлж ажилладаг. Мөн малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн заасан мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг заасан нүүдэл ажиллагаа хэрэгжүүлдэг. Ер нь бол цэцэг өвчин гарсан үед мэргэжлийн хяналтын байгууллагын гол үүрэг бол 20 цэрэг тэмдэглэлийг сахиулах, ариутгал халдвар үүсгэл хийх, голомтын бүсийг зөв тогтоох, за өвчлөсөн малыг устгах, за вакцинжуулах үйл ажиллагаа хяналтах гэсэн үндсэндээ нэг 4-5 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Малын гоц халдварт хоньны цэцэг өвчний халдварын голомтыг хяналтанд авах, өвчний вирусыг устгаж, голомт өвхий газар нутгийг уг өвчнөөс эрүүлжүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бэрхшээлүүд тулгардаг талаар албаны хүмүүс дуулгаж байна. Тухайлбал их олон асуудал байна л да. Одоо гоц халдварт өвчнөд тэмцэхэд нэгдүгээрт манай мэргэжлийн байгууллагын бүтэл тогтолцоо байна. Шууд одоо босоо удирдлагаар сумын малын эмчийг анхан шатны одоо хувийн малын эмч, сумын малын эмч, аймгийн малын эмч гэдэг шууд одоо шуурхай арга хэмжээ авах бүтэл тогтолцооны хувьд бас хүндрэл өргөшөлтэй байна. Тасгийн мэргэжилтэн гэдэг бол тамгын газрын мэргэжилтэн байдаг. Тамгын газрын засаг даргын мэдлэлт байдаг хүн. Хувийн эмч гэдэг бол зөвхөн хуваараа төрийн ажил үйлчлэгээ гэрээ хийгээ хэвж байдаг.
мал эмнэлэгт одоо шууд харьяалагдахгүй гэхээр шууд харьяалагдахгүй. Засаг дарагтайгаа гэрээтэй л ажилладаг хүн. За бид нар болохоор аймгийн төвшөнд болохоор хөдөө аж ахуйн газрын нэг бүтцэд ингээд арга хэмжээ хэрэгжүүлээ. Би одоо дуудлагандаа яв юм уу арга хэмжээгээ зохион байгуулах гэхэд бас нэг хүнд ингээд бүх шатанда дандаа өөр мэрэгжлийн хүмүүст зөвшөөрөл авдаг, өөр мэрэгжлийн хүмүүст өнөө үйл ажиллагаагаа танилцуулах ийм бэрхшээл нэгдүгээрт байна. За хоёрдугаарт малчид өөрийнхөө малыг үндсэн хууль заасан мал төрийн хамгаалтанд байна гэдгээрээ дандаа үнгүй арга хэмжээ аваасаар байгаад улсаас ирж байгаа арга хэмжээнд юус ач холбогдлохоо байсан. Малын жирэл хийж л байдаг. Энэ манай малд хэрэгтэй ч юм уу ч юм уу энэ хийвэл хийнүс бараг зарим малчт нь бол та нар өөрсдөө хийхгүй юу бараг ийм байдлаар ханддаг гэж байна. За хөдөө орон нутагт гоцолдор төвчний 20 цэрэг тогтооход бол бас хүндрэл байдаг. Энэ бол ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис цаг хугацаанд ирдэггүй. Хөдөлмөр хамгааллын хувцас байдаггүй. Техник хэрэгсэл хүн хүчний хувьд бол дайчлах тийм боломж бол бас хэцүү. Тэгээд цэцэг өвчний үед бол вакцины одоо урт суурч ирж байгаа тохиолдолд бол тэр 20 цэргийн дэглэмийг энэ нутаг оронд бас барьж тогтоод дараагийн вакцины хүртэл барихад бол маш хүндрэлтэй байдгаа гэж бас энийг хэлмээр. Энэ урьдчилан зэрэглэх вакциныг бол улс аймагт одоо нөөцтэй байх одоо зайлшгүй юм шаардлага бол зүйн ёсоор тавигдаж байна. Энэ маань одоо яагаад энэ нөөцтэй байх ёстой гэхээр уг вакциныг бол одоо хурганы засаанаас гаргаж авдаг учраас өвлийн үйлрэлт юм уу те хураг гараагүй байхад одоо энэ өвчин дэлгэрхэд бид бол одоо өнөөдрийн байдлаар ихэл одоо урд жилүүдийн байдлаас харахад л вакцины улсад вакцины нөөцгүй ийм одоо байдалтай байх жишээтэй. Тийм учраас энэ урьдчилан зэрэглэх вакцины нөөцийг одоо улс аймагтаа бол бүрдүүлж ажиллах нь нэн чухал байна. Цаашдаа ерөнхийдөө зөвхөн бидний хэлдгээр бол нэгдүгээрт энэ малын шилжих хөдөлгөөний нүүдэл суудлыг бол онцгой анхаарах шаардлагатай. Хоёрдугаар тэр нүүдэл суудал хийлээ гэхэд тухайн малд бол үзлэг тандалт хийгээд тийм ээ болж игэл тэндээс одоо бас шинжилгээний дээд янз бүрийн авах жишээтэй ингээд аваад тэгээд тэндээс одоо ийм хүчтэй малыг бол бас тусгай тийм юм уу тэгээ үйлчилж авах явахгүй бол хаамаа замбараагүй тэгэл одоо усч юм бол яатсан нүүдэл суудлыг хэрэг явж байгаа учраас энд бол малчид ялангуяа олох иргэд тийм ээ эдгээр онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээ энэ Монголын одоо уудам тал бэлчээрт шууд одоо ингээ карантин тогтоох арга бол одоо яг энэ үгээр хомс штэ. Ганцхан тэр малчид өөрсдөө итгэсэн аашлагтай байж хийх юм. Яг дээрээсээ авдаг арга хэмжээ бол цаг үе болоод аваад яваад байгаа ч гэсэн дороод тэр өөрөө яг өөрийнх нь өмч шүү дээ. Өөрийнх нь өмч өөрийнхөө одоо өмчөө яг байдаг юмд байлгахгүй, хууль журмаар нь явуулахгүй, нүүх тэгээ одоо тэр вакцины жуулалд өрсөн зэрэг хүмүүдэнд гэж харилцахад хамруулахгүй байгаа малчидтай тооцох хэсгийг л өндөрж үлгэн жаал. Олон аймаг сумын нутагт голомтлон гараад байгаа хон ямааны цэцэг өвчний тархалтыг бууруулах, цаашид бусад аймаг суманд тархааж халдварлуулахгүй тулд онцгой байдлын газар, мэрэгжлийн хяналтын байгууллага, аймаг сумдын мал эмнэлгийн мэрэгжилтнүүд гар бие хамтран цаг алдалгүй ажиллаж байна. Гэвч 20 цэрийн дэглэм тогтоосон үед малчид иргэдийн идэвх сул байгаагаас болоод хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ, тухайлбал малын шилжид хөдөлгөөн зэргийг хорж тогтооход хүндрэл үүсэж байгаа талаар орон нутагт ажиллаж байгаа мэрэгжилтнүүд ийхүү ярьж байна. Энэ шилжид хөдөлгөөн бол одоо асар их одоо хор хөрлөцүүлдэг. Одоо малын өвчл гарчаад байхад одоо шилжид хөдөлгөөнийг зүгээр тодорхой хэсэг зогсоодог боловч одоо бүрэн одоо шилжилтгөөнийг хорих ийм арга хэмжээ мөн авагдчихсан. Тэгээд одоо зүгээр төр засаг маань бас энэ яг өвчний талаараа бас шинжлэх ухаанч байдал одоо дутагдсан юм уу? Энэ тэл одоо морин урал даалга болох жишээтэй ийм одоо нийтийг хамарсан одоо ажлууд бас нэлээ зогсолтгүй явагдаж энэ бас нэлээ энэ өвчний тархалтад бас нөлөөсөн болов уу гэж боддог. Ийм л байна ингээд энэ дээр их маш замбараагүй энийг бол зөвхөн манай аймаг улс орон даяараа бас зохион байгуул шилжих хөдөлгөөнд сайн анхааруулж 20 цэр юмыг бас сайн тавих чиглэл авахгүй бол 20 цэр тавьж ийсэн ч гэсэн тэгээд хажуугаар нь ерөөсөө тэгэл энэ төрлийн хулгайгаар эсвэл ачаад живчиж байна. Одоогийн байдлаар бас бид нар яг газар дээр нь ажиллаад энэ хоёр суманд бол төвийн застрын захирамж ороод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад бид нар одоо ингээд 24 цагаар өдөрж нэг байнгын ажиллаж байна. Ер нь бол 2015 онд бол энэ чинь өвөл гарсан. Өвөл гарахтаа бол нөгөө цагаан сарын яг үеэр гарсан. Цагаан сарын үеэр ч юм бол манай нийт ард түмний хөдөлгөөн бол ирээний чиглэсэн хөдөлгөөн их байдаг. Учраас ирээний чиглэлийн хөдөлгөөн явсан зам дагуу бол өвчин гарсан. Ирээнээс одоо онгон
Дайрганг, одоо Сүхбаатар сум, Ирээнээс Доронтыг дамжиж, Доронтын машинууд ч бол одоо Сүхбаатар сум баруун уртаар ингээд хаалзан ингээд Баянлаграар дамжиж гардаг. За энэ зам дагуу бол гарсан гэж бид нар бол энийг бол тооцоолж байгаа. За 16 оны хувьд бол 15 оны халдвар ус үлдэгдэл байсан, байгалийн голомт байсан. Энэ дээрээс бас энд онцлогдоод тэгээ ерөнхийдөө нөгөө эн чинь өвөл болсон малын нөгөө зах зээлд худалдаа 8 малаа борлуулах үе байсан. Тэгэхээр хүмүүс хаашаа явж ийнэ гэхээр ерөөсөө Улаанбаатарын чиглэлд нөгөө малын түүхэд, малын хөдөлгөөний гол төв замын дагуу мөн одоо ингээд төв замаа төв рүүгээ чиглэсэн юм хөдөлгөөнийг дагаж энэ өвчний тархалт бол явж байна гэж бол бид нараа үзэж байгаа. Энэ нь бол ерөөсөө л эцэст малын шилжилт хөдөлгөөн, малчны одоо ухамсар мэргэжлийн байгуулалт мэдээлэхгүй байгаагаас л одоо гол өвчний тархалт бол үүсэж байна гэж бодож байна. За ер нь өнөөдөр зүгээр энэ дэр тодтоод хэлэхэд бол манай малчдын үүрэг хариуцлагыг бас ухамсарын төвшингийн энэ одоо аливаа нэг өвчнөд тэмцэх талаар одоо ерөнхий ойлголтуудыг маш сайн өгөхгүй бол тухайн өвчнийг одоо оройтож мэдээлэх мөн одоо нуун дарагдуулах ийм асуудлууд бол бас нэрсээр гарч байгаа. Цэцэг өвчин өөрөө бол бас илрэх шийдэж тэмдэг нь бол тийм амархан илрээд байдгүй. Зарим тохиолдолд бол нэлээд ужиграад энэ төр явцдаг болохоор малчид бас тэр болгон анзаарахгүй байж гоод нэлээд дэлгдэг ийм тал бий. Өвчнийг эрт үед нийлрүүлэх, шуурхай хариу арга хэмжээний ач холбогдол, өвчин гарснаар учрах нөлөө, хор уршиг, өвчин гарах эрсдэл болон өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга замуудыг олон нийтэд таниулж, сургалт зохион байгуулж, судалгаа тандалт явуулж байх зайлшгүй шаардлагатай. Уг өвчний хор хохирлыг мэдсээр байж, мал эмнэлгийн байгууллагын тавьсан шаардлагыг үл тоомсорлон, цаг тухайд нь малан вакцин тарилгад хамруулаг өгөөс болж үүсэх эрсдэл, хор хохирол, туйлын өндөр гэдгийг малчид мал үх хэрэгэд сайтар ухамсарлах нь нэн чухал зүйлээ. Тийм ч учраас үүнийг хууль журамд тусгаж өгсөн байдгийг. Үүнд малчид мал үх хэрэгэд маань өвчний шинж тэмдэг сэжиглэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор шуурхай мэдэгдэх. Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх. Малын арчилгаа маллага, тэжээлийн нөхцөлийг сайжруулж, өдөр тутмын арчилгаа маллага сувилгааг малын эмчийн зааварчилгааны дор гүйцэтгэх. Малын эмчийн зааварчилгын дагуу өвчтэй мал байсан хашаа байрны бууц, ялгадас, шээс, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдвар гүйжүүлэх. Эрүүл өвчтэй малыг хоорондоо нь холих, малын эмчийн зөвшөөрлгүйгээр шилжилт хөдөлгөөн хийхгүй байх шаардлагатай. Заавраараа бол одоо хоньны цэцэг өвчин онцлогдсон тохиолдолд тухайн одоо халдвартай малыг бол шууд устгах. За тэгээ бусад одоо хорио цэрийн дэглэм дотоох хариуцлага халдвар гүйтгэл хийх, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах гэсэн иймэрхүү дистралтай тэмцэх арга хэмжээг бол одоо авч явуулдаг. За энэ хавар цэцэг өвчин гарлаа гэдэг тэгээд царай хийлгээд яасан. Би тэгээд хүүхэд өвчтэй тэгээд хүмүүлгүй ганцаараа байж байгаа тэгээд тарилга туулга хийлгэж явахт нь би хийлэхгүй мал эрүүл юм гэж яагаад. Тэгээд голомтын дундууга тарилга туулга хийхгүй болохгүй гэж. Энийг ер нь цаг зохиод нь хийлгэж одоо энэс одоо хийлгэж ил байх нь зөв юм байна. Тэгэхгүй бол одоо бас ингээд мал янз бүрийн юм гарвал одоо энийг мэдээлж одоо тэгж тарилга туулгыг хийлгэж одоо ингэж байх нь зөв юм байна. За яг манай одоо энэ тэтгэн голомттой нотрын бүсэн нутагтай байсан. Өвд хороо тэгэл энэ дэглэм тогтоож ирсэн юм нутагтай байсан. Тэгээ хавар мал төлөвлөхлөөр зэрэг утасны гажигдалтаар одоо хаварда руу нүүсэн. Тэгээд нүүгод манай малд бол мал төлөвлөснөөс хойш 5 сарын багтаанд гаруудаа цэцэг. Тэгээд яавалтай мал эмнэлэгт мэдгдсэн. За харин юу вакцин гинхэн ирчээд байсан үгүй. Тэгээд ерд удаагууд орон вакцина хийгэл дарсан да. Тэгээ одоо энэ залуу малчд хэлэхэд л одоо малда хянал шалгалттай одоо байнгын хариулга малгайтай хянал шалгалт сайн хийдвэл ингэж л хэлэх байна дөө. Тэгээ ямар нэгэн яаралтай одоо мал залуу имээ янз бүрийн сэдэг дэмдэг мэдэгдүүлэл мал эмнэлэг нүүрлийнхэн дасгаалуудаа яаралтай хандаж төргөл дараахан арга хэмжээ авч байл гэж хэлнэ.
Аливаа халдвар төвчнийг тархаахгүй байх хамгийн чухал арга зам бол мал эмнэлэгтэйгээ ойрхон ажиллаж, цаг тухай бүрдэн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тухайлбал урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад малаан хамруулж байх явдал нэн чухал. Өвчнийг аль болох эрт илрүүлж шуурхай харь арга хэмжээг хэрэгжүүлэх нь тухайн халдвар төвчний голомт газар авахаас сэргийлэх, голомтыг устгах, үүнтэй холбоотой гарах эдийн засгийн хор хохирлоос зайлсхийх нэн чухал ач холбогдолтой юм. Хонь ямааны цэцэг өвчнөд тэмцэх, өвчний халдвар гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг чухал хэсэг нь мэдрэмтгий малыг вакцинжуулах явдал юм. Мэдрэмтгийн хүрээлэнгийн вирус судлалын лабораторийн гол үүрэг чиглэл нь юу гэхээр Монгол орны нөхцөлд гарч байгаа малын халдвар төвчин тэр тусмаа вирусын өвчний судалгаа шинжилгээний ажлыг хийж онцлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд заавар зөвлөмж өгөх ийм үүрэгтэй байх ёстой. Хоньны цэцэг өвчин бол 2007 онд Сүхбаатар аймгийн Асхагта төвшин ширээ, баруун урт, за тэгээд нааш Хинтээ аймгийн Галшаар, Төв аймгийн Баян Жаргалан, за ингээд Налаахын чиглэл, Хинти, за ингээд баг Улаанбаатарыг тулж иртрээ энэ өвчин бол гарч ирсэн. За тухайн үед бол гол тэмцэж байсан арга нь юу гэхээр вакцины боловсроод вакцин бол хийж сэргийлсэн. За энэ вакцин бол 1972-3 онд Сонгоны бие үйлдвэрийн вирус судлалын цехэд төрийн шагналт хөдөлмөрийн баатар Хөрөндөгөө энэ вакциныг хийж нэвтрүүлсэн байдаг. За энэ вакцин бол ерөн таригдсан мал жил 6 сар хүртэл дарслаа тогтдог ийм өндөр чанартай идэх сайтай ийм вакцин. Одоо 2007 онд бол бид нар ерөөсө цэцэг гарлаа гэсэн төр тухайн голомтыг тойруулаад бас л нэг 10-аас 20-ны дотор бол вакцинжуулалтаа хийсэн. Тэрүүгээр бол бүрэн таслан зогсоож чадж байсан. Тэгсэн чинь энэ жилийн хувьд бол вакцин бол одоо технологийн горин бол алдагдаагүй хийгдсэн. Одоо тэр хийсэн малуудаас маань ахаад 5 сар хүрэхгүй хугацаанд дахиад эцэг өвчин илэрээд байгаа. Тэгээ энэ зөвхөн би бодож үзэж байна. Энэ вакцины үйлчлэх хугацаа наашаа байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ өвчний үүсгэгчийг дахиж шинжин судалмаар байна. Тэгэхгүй энэ хуучин гарч исэн одоо энэ өвчний цэцэг өвчний вирус ба штэ. Бүр шал өөр болоод байгаа шиг санагдаад байна. Хонь ямааны цэцэг өвчний эсрэг вакцин болох төр урд нь болох төр зүүн талаас улсаас ирсэн идэхгүй жисэн вакцин хэрэглэдэг байсан. Одоо эргэлж байгаа энэ вакцин болох төр 1978 оноос судлагдаад 80-ад оны гарсан эсвэрт вакцин байгаа. Энэ вакцин болох төр 1985 онд олон улсын үзэсгэлэнгийн алтан медаль авч ясан, бүтээлийн алтан медаль авч ясан ийм вакцин байгаа. Энэ вакцин болох төр бүтээгдэхүүн бол одоо хурганы цэцээ ашигладаг. Тэгээд хурганы цэцээ ашигладаг болох төр бүтээгдэхүүн байна. Жилдээ манай яг цэхийн одоо багтаамжруулах төр жилдээ нэг 5-аас 6 сая тонн вакцин үйлдвэрлэх боломжтой байгаа. Урд нь бол одоо хуучин болоод нэг жилдээ нөөцийн вакцин гэдэг 50,000 тонн вакцин л үйлдвэрлэдэг байсан. Хоньны цэцгийн вакциныг манай дотоодоо шалгаад сорилтын дүн гэж гаргадаг. Тэгээд сорилтын дүнгээд тухайн вакциныг ямар үзүүлэлтийг үүсгэн бэ гэдэг энэ гадаад байдал, механик хойлц, ариун чанар, хорон чанар, идэвхит чанар, үлдэгдэл чиг гэсэн үзүүлэлтийг л Монгол улсын стандартын дагуу шалгаад үр дүнгийн манай лаборатори гаргасан байна. Яг энэ бол хоньны цэцгийн сэргийлэх амьд вакцин гэж 109 дугаар цувралыг Монгол улстай шалгасан сорилтын дүн байна. Тэгээ энэ вакциныг бид бас вакцины маань чанар одоо ямар шаардлага хангаж байна вэ гэдгийг олон улсын лавлгаа лаборатори энэ Панвак гэдэг энэ өмнөд Африкт байдаг лавлгаа лабораторитой шалгуулахад бидний үзүүлсэн үр дүн энэ лабораторийн үр дүнтэй адилхан гарсан. Тэгэхээр одоо бидний Монгол улсад үйлдвэрлэж байгаа хоньны цэцгийн сэргийлэх вакцин маань олон улсын шаардлага хангаж байна. Энэ Монгол мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалт улсын лабораторид хэрэгжилж байгаа технологи нь вакцины шалгах технологи нь олон улсын түвшинд байна гэдгийг л нотолж байгаамаа. Малын гоц салдварт хонь ямааны цэцэг өвчний голомтыг бүрэн хяналтандаа авч дахин дэлгэрүүлэхгүй байх тал дээр Монгол улсын засгийн газраас чухам ямар бодлого чиглэл баримталж байна вэ? Монгол улсын хэмжээнд одоо тухайн өвчнөд тэмцэхэд одоо Монгол улсын газар зүйн байдлаар өсчлээд 3 одоо өсчлөлт байгаад цэцэг өвчний вакцин тавьдаг
эрүүл бүс нутаг, хамгаалтын бүс, одоо эрүүл бүс нутаг гэсэн одоо ийм 3 одоо бүсчлэлээр цэцэг өвчнөд бид одоо тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тэгэхээр бид одоо цэцэг өвчний нөхцөл байдалтай уялдуулаад стратеги одоо шинжилэн боловсруулад 2020 он гэхэд цэцэг өвчнөөс эрүүл бүс нутаг болох ийм одоо арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Монгол улсын засгийн газраас малын гоц халдварт цэцэг өвчнөд тэмцэж дотоодын нөөц боловсролыг ашиглан боломжит бүх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа төдийгүй олон улсын байгууллагуудтай хамтран ажилласаар л байна. Монгол улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хүнс хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд хамтран ажилладаг. Баярлалаа. Та бүхэн мэдэж байгаа байх л да. Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага нь хөдөө аж ахуйн яамдын хамтын ажиллагаа байдаг бөгөөд Төв нь Италийн Ром хотод байрладаг. Манай байгууллага нь Монгол улсын засгийн газрын хүнс хөдөө аж ахуй болон ногоон хөгжлийн бодлоготой нийцүүлж маш ойр хамтын ажиллагаатай ажилладаг. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын мал эмнэлгийн салбартай олон зүйл дээр хамтран ажиллаж байна. Тухайлбал цэцэг өвчний нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Монгол улсын засгийн газар нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран хонь ямааны цэцэг өвчнийг хяналтанд авах хамтарсан хамтын ажиллагааны мон 36 тэг 3 төсөл юм. Уг төслийн хүрээнд вакцинжуулалт, ариутгал халдвар гүйжүүлэлт, вакцины хүйтэн хэлхээ, вакцины чанарыг олон улсын лабораторид шалгуулах, мөн өвчний дунд хугацааны стратеги, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, зарим төрлийн чадварчуулах сургалтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байна. Дээрээс нь Монгол улсын бүгдийн хятад улс, Оросын холбооны улс, Монгол улс хамтарсан одоо хил дамжин халдварлах өвчнөд тэмцэх 3 улсын хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр одоо ингээд ер нь бол 2017 оноос 2020 оны хооронд хэрэгжүүлэхээр төсөл ерөнхийдөө бэлэн болоод ингээ 2017 оноос энэ өвчнөд тэмцэх 3 улсын одоо төсөл хэрэгжинэ гэж ингэж ойлгох болно. Хэдийгээр мал сүрэг төрийн хамгаалтанд байна гэж Монгол улсын үндсэн хуулинд заасан байдаг ч гэлээ. Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, голомт харсан үед хяналтанд авах, голомтыг устгахад мэрэгжлийн байгууллагуудын ур чадвар оролцооноос гадна өмчийн эзэн болсон малчин таны оролцоо хамгийн чухал гэдгийг ухамсарлах нь зүйтэй.